За сайн байцгаана өдрийн. За миний анхны соло аялал мотоциклтай. За одоогийн байдлаар хотоос гараад нэг 500 км явсан байна. Яг одоо энэ ад харагдаж байгаа Арангаа аймгийн Ангиртай хөшөө гэж ярьдаг те. Энэ газар ирсэн байна. Тийч өөр Арангаа аймгийн хүн. Амтгаас хамгийн ихнийхээ аяллыг эхлүүлж байна. Тэгээд одоо яг ийшээ ингээ харуул тэр нэр шар цэцэг энэ мал зураг тэр гайхалтайгаа ярагдаж байгаа. Ер нь энэ мотоциклтай аялалд гарна гэдэг чинь үнэхээр бүр амар гоё зүйл байт юм байна. Би өмнө дандаа машинтай байсан бос мотоцикл дээрээс үзээгүй. За энэ каскн дээр одоо энэ чихвч болчдог, станц болчдог, аяллаа чих ам болдог одоо энэ маш гоё зүйл байдаг юм байна. Чихвчээрээ ярьж байна. Зүгээр сонсогч чинь яагаад нөгөө эдээс юм бэ? Намынхаа талдаа баг орлоо. Ороо нар буухаас нь баг очих юм байна. Одоо мотоцикл ундаг тийм ээ. Каск хэлж байгаа хүн болгоо ер нь аваасаа бодож байна. Яг мотоциклын дээрээс уцаар ярина гэдэг бол айгүй хэцүү шттэ. За тэгээ уцаар оролтно гэдэг ч хэцүү тийм ээ. Заавал хоёр гар яг нэг нь хаазан дээр, нэг нь одоо консонтой байж идэг болохоор энэ Aegis гэдэг брендийн чихвч үнэхээр гоё юм байна. Одоо хамт явж байгаа хүнийхээ яриг сонсоод явж болно. Тийм ээ. Олоолаа явж ивэл бөөндөө ингээ станцаар ашиглчихна. Ганцаараа явж байгаа үедээ уцаараа ярьчин, дээр нь хөгжмөө сонсчин заяа. Блютуутээрээ холбогдоод уцсны хэрэглээг дуудлага авчин, шууд чихвчээрээ ярьчин. Одоо ингээ касктай нь холбоод энэ бүр амар гоё зүйл байдаг юм байна. Бас аяллыг үнэхээр ингээ тийм тухтай болгож өгч чадчихээн. Тэгээс мотоциклэн дээр чинь хэцүү шттэ. Тэгээ. Ер нь амар төвхтэй байдаг шттэ. Тийм бол огт байхгүй. Зүгээр каска өмсөд шууд юм байна, тийм байна. Энд ийм газар, тийм газар, энд зогсох уу. За одоо ингэ тэхүү. Дээшээ салах уу, тийшээ ирэх үү гэдэг ингээ хоорондоо ярилцаа явцдаг. Ийм гоё зүйл байдаг юм байна.